Одоо тэгээд энэ албан тушаалд ингээд 5 жил зуралдаа сууж байгаа хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ албан тушаалдаа зуралдахгүй буугаач гэд хүмүүсийг шаарддаг хүн маань өөрөө жинхэнэ албан тушаалын сандалд өөрөө өөрийнхөө өмдийг яг цавуугаар наачаа сууж байна. Хөөх юм нь одоо тэр цавуу тэр өмдтэй юутай хийдэн тэр сандал дээр одоо наалдаагүй хүчээр ингээд тэр цавуудаагүй бол ард түмний дунд бол айл эрс үнхий сайд байха болчиход байна шүү дээ. Энийг юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь credibility-га алдах, legitimacy-га алдах гэж нэрлэдэг. Legit чанараа алдах гэж. Legit гэдэг чанар байдаг. Тэр нь одоо Английн legitimacy гэдэг үгнээс гаралтай. Тэгэхээр legit байдлаа алдна гэдэг бол ер нь хууль ёсны манлайлал алдна л гэсэн үг. Тэгэхээр хууль ёсны манлайллаа өөрөө өөрийнхөө үйлдэлээр, өөрөө өөрийнхөө одоо орлогоо нотолж чадахгүй байдлаар, өөрөө өөрийнхөө тэр ард түмнээ ялаа малаа гэж дуудснараа тий. Өөрөө өөрийнхөө тэр одоо огцрон шүү гэж хэлчихэд огцрохгүй ингээ гүрийгээд байгаагаараа энэ бүх зүйлээрээ өөрийнхөө legit буюу хууль ёсны манлайлалын чадвараа одоо ерөнхийдөө алдчихэ. За хууль ёсны манлайлалын чадвараа алдсан хүн нь төрийн ингээд хамгыг бариад байвал тэр төр нь өөрөө хууль ёсны манлайлалын чадвараа бас алддаг.